үлэг гүрүүлийн музей хаагддаг хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Харин засгийн газрын шийдвэрээр үлэг гүрүүлийн музейн байгалийн түүхийн музейд нэвтэх шийдвэр гарсан. Өмч хөрөнгө одоо бусад эд зүйлсийн тухайд үлэг гүрүүлийн музейгээс байгалийн түүхийн музейд шилжинэ. Гэхдээ энэ бол бүгд цаасан дээр захин байдлаар хийгдэх ажлууд. Бодит байдал дээр үлэг гүрүүлийн музейд дэглэсэн байсан үзүүлэлт дэглэлтийн ажлууд бол хэвийн үргэлжлэнэ. Энэ үзүүлэлгүүд бол улам баяжаад байгалийн түүхийн музейд сан амрагт хадгалагдаж байгаа эд зүйлсээр баяжигдаад хүмүүс төрнө л гэсэн утга. Байгалийн түүхийн музейн барилгыг 13 онд хаахдаа ямар нэг одоо дотор нь үйл ажиллагаа явуул болохгүй гэдэг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр хаасан. За үүнээс энэ цаг үеэс хойш л одоо газрыг нь тэгж хадлага сэрдлэг явсан. Өнөөдрийн байдлаар байгалийн түүхийн музейн газрыг бусад байгууллага иргэн аж ахуй нэгжид одоо шилжүүлсэн гэдэг юм уу, эсвэл шилжүүлэхээр төлөвлөсөн ийм зүйл бол энэ яам дээр байхгүй. Харин ч одоо байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгаад буцаагаад тухайн газарт нь музейн зориулалтад барилга байгууламж бариад за түүнд нь одоо Чингис хааны музейг байршуулах тухай засгийн газрын шийдвэрүүд гарсан. Тэгэхээр одоогийн байгалийн түүхийн музейн газар бол буцаад ашиглагдах музейн зориулалтаар ашиглагдана. Байгалийн түүхийн музейн сан амрагт хадгалагдж байгаа эд зүйлс одоо 6 жил шахуу одоо сан амрагт хадгалагдж байгаа. За энийг нийтэд дэлгэн үзүүлэх хэрэгцээ шаардлага бол биднэрт байна. Нэг талаасаа төв соёлын дурсгал зүйл, байгалийн үүдийн хадгалт хамгаалалт аюулгүй байдлыг сайжруулахтай холбоотойгоор гаргаж байгаа нэг агуулга. Нөгөө талаасаа нийгэмд буюу хүүхэд залуучууд ялангуяа энэ оюутан сурагчдын боловсролыг нэмэгдүүлэхэд за мэдлэгийг тэлэхэд энэ байгалийн үзүүлэлт бол маш чухал хэрэгцээтэй байдаг. Энэ хэрэгцээ шаардлагыг үндэслээд одоо нэгтгэе гэсэн шийдлүүд